Мэдээ үргэлжилж байна. Дашванжил компани захирал Баатаржав зурдаар таалалт өгсөж, түүний төрөл төрөсtöд телевизийн зүгээс гүн эмгэнэл илэрхийлж байна. Тэрээр Монгол улсад шингэрүүлсэн шатдаг хийг нэвтрүүлэхэд үнэтэй хувь нэмрийг оруулсан эрхэм юм. Гэвч түүний хувьд Дүнжин гараа худалдааны төвийн урзаанд газ тээвэрлэж явсан том аврын автомашин дэвлбэрсэн ноцтой осолд хариуцагч талаар татагдан шалгагдаж байсан юм. Дүнжин гарвын ослын улмаас онцгой байдлын газрын 3 албаагч явган болон автомашинаар зорчиж явсан 4 иргэн нас барж 5 хүн хүнд, 1 хүн хүндөвтөр, 35 хүн хүмүүд зэргийн гэмтэл авсан байдаг. Мөн 36 тээврийн иргэсэл 3 барилга байгууламж шатаж 228 иргэн 15 аж ахуй нэгж байгууллагад эд хөрөнгөт нь 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан тогтоосон юм. Тус хэргийг шалгаж дуусаад прокуророос яллах дүгнэлт үлдэж Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн эрүүгийн иргэн анхан шатны тойргийн шүүхээс 2025 оны 4-р сарын 22-ны өдрийн 11 цагт товлсон идэж давхцсан гэх шалтгаанаар хойшлогдсон юм. Гэвч өнөөдрийн хүртэл шүүх хурлын тов зарлаагүй байгаамаа. Дашрамд дуртахад Баатаржав агсан нь эд шидийн орон төрийн бус байгууллагад газын халаалт, халуус, галтогоо, ахуй хэрэглээг нь бүтэн шийдэж, зураг төсөөлт тоног төхөөрөмж олоод угсралт холболтыг мэргэжлийн баг бүрэн шийдэж өгч, бүрэн ажиллах хүчийг бэлдэж өгсөн юм. 2011 оноос улсын хэмжээнд хийн хангамжийн сүлжээ байгуулах ажлыг эхлүүлж, өнөөдрийн байдлаар 21 аймаг орон нутагт байрлах хийн хангамжийн сүлжээгээр дамжуулан хэрэглэгч ард иргэдэд үйлчилгээ үзүүлж хийн хэрэглээ дадлыг бий болгоход чухал хувь нэмэр оруулсан юм. Баатаржав агсан нь Монголын эдийн засагт ихээхэн чухал ач холбогдол оруулсан хүн юм аа.